Улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан эрчим хүчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг өнөөдөр эрчим хүчний яам дээр ээлжид уулзалтаа хийлээ. Энэ удаагийн уулзалтаар Японы эрчим хүчний зах зээлийн талаар танилцуулга хийсэн бөгөөд энэ талаар ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын гишүүн Мөнх Чулууны инх цэцгээс тодруулъя. Эрчим хүчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг Улсын хурлын даргын захирамжаар байгуулагдаад ингээд 10 сараас хойш ингээд ажиллаа явж байна. За тэгэхээр энэ хуулиудыг шинжлэх хүрээнд бидний одоо нэг хийх маш том ажил бол юу вэ гэхээр зах зээлийн загварыг либералчлах асуудал байгаа. За өөрөөр хэлбэл одоо өрсөлдөөн зах зээлийн одоо зарчмаар явдаг ийм одоо систем болгож хувиргах тийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх байгаад байгаа. За тэгэхээр энэ асуудлын хүрээнд бид нар ерөөдөө энэ өрсөлдөөн зах зээл хэрхэн яаж ажилтдаг юм бэ гэдэг тэр одоо зарчмыг ялангуяа салбарынхан маш сайн ойлгож за тэгжээж энэ хууль эрх зүйн орчин дээр маш сайн зохицуултууд орж ирэх шаардлагатай байгаад байгаа. Тэгээ энэ хүрээнд бид нар маш олон орнуудыг одоо жишээлбэл Унгар, улс, Эстон, Казахстан гэдэг нэлээд орнууд ингээд судлаа явж байна л да. Тэгээ энэ дээр бол одоо хоёр талын гэрээ, за дээрэс нь одоо спот зах зээл, за capacity market, за дээрэс нь балансын зах зээл гэдэг ингээд олон төрлийн зах зээлийн юм бүтцүүд орж ирж байгаа л энэ нэвтрдэг юм байна. Тэгээ орон болоо өөрийнхөө онцлог тохируулаад ингээд энийг ингээд хэрэгжүүлээ явдаг. За тэгээд тэр хүрээндээ бид нар өнөөдөр жишээ нь Япон улсын одоо яг энэ өрсөлдөөн зах зээл маань хэрхэн ажилдаг талаар одоо юм сургалтыг нэг төрлийн танилцуулгыг эрчим хүчний яамныхан болгон диспетчерийн үндэсний төвгээд яг одоо энэ эрчим хүчний салбарын гол одоо зохицуултын зах зээлийн загварыг ажилуулан явж байдаг ийм хүмүүст бодлогыг барьж байдаг ийм хүмүүстэй бид нар өнөөдөр танилцуулга хийгээд харилцан одоо яриа өрнүүлээд ингээ ойлголтоо нэг болгох ийм үйл ажиллагааг өнөөдөр хийж байна. Японы зах зээлийн хувьд болохоор 100% өрсөлдөөнд зах зээл рүү орсон гэж явж байгаа. Гэхдээ бас төрийн хяналтанд ороор явдаг гэдэг нь хэлэх хэрэгтэй. Яг дамжуулах түгээх нь бол яг 100% төрийн өмч. Дээр нь зохицуулах компаниуд нь бол бас яг төрийн байгууллагууд явж байгаа. Яг зөвхөн үйлдвэрлэгч худалдаа авагч тал дээр л өрсөлдөөн явж байгаа. Ягаад тэр хоёр дээр явуулаад байгаа нэгмүүд яг хэрэглэгчдэд очиж байгаа үнийг нь бодит өртөгтөнд нийцүүлээд хэрэглэгчдэд өгөх тал дээр л илүү ажиллаж байгаа гэсэн үг. Зөвхөн Япон гэлтгүй одоо бас Европ, Америк, Азийн бусад манай хойд хөрч гисэн, урд хөрч гисэн яг энэ тал дээр яг ижлэг механизмаар явж байна. Яг холимог системээр. Тийм болохоор Монголын хувьд бол би энийг орно гэж бодож байна. Орж орох боломжтой. Тез 4-ийн хувьд ч гэсэн яг саний энэ хүмүүст ярьсан шиг бас янз бүрийн хоёр талт гэрээ ч юм уу зөвхөн ингээд биржтэр зарахгүйгээр орж болно гэсэн үг. Японы одоо эрчим хүчний салбараас одоо давуу тал нь юу гэхээр бид нар одоо анхдагч их усар гэж ярьдаг тийм ээ. Эрчим хүчнийхээ төлш сэргийгдэх эрчим хүчний нөөцөөр бол ариун ийм одоо их газрын онцлогтой хүрдэн уур амьсгалтай орн байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо зах зээл өндөр хөгжсөн улс орнуудаас өөрийнхөө орны онцлог тохирсон зохицуултуудыг бол хууль эрх зүйн орчиндөө тусгах юм шаардлага бол байгаа. Тэгэхээр тэр талаар бол бас шилжиж байгаа орнуудын сайн хууль эрх зүйн орны зохицуултуудыг бол бас судалж ажилласан талаараа бол сая мэдээлэл хийж байна л да. Хуулийн төсөл боловсруулахын өмнө үзэл баримтлалаа тодорхой болгох нь маш чухал байдаг. Тэгэхээр үзэл баримтлалаа тодорхой болгоно гэдэг нь яг эрчим хүчний салбарын хувьд болохоор зэрэг одоо Монгол улсын эрчим хүчний салбар маань өөрөө одоо ирээдүйд тийм ээ ямар зорилтын төлөө явах юм бэ? Салбараа бид нар яг ямар чиглэл төвжүүлэх юм бэ? За үүнийгээ бас Монгол улсынхаа эрчим хүчний одоо нөөцөд тулгуурлаж бас хийх ёстой. Улсынхаа онцлог одоо бүх зүйлийг харгалзаж үзэх ёстой гэсэн. Тэгэхээр эдгээрийг харгалзаж иж болвол бодлого гардаг. Тэгээд энэ бодлого дээр тулгуурлаж бол концепцаа гаргах юм бол маш үр дүнтэй. Одоо амьдралд бас хөрсөн дээр бууж хэрэгжих магадлал нь маш өндөр болно л гэсэн. Илүү одоо нөгөө амьдралд ойрхон хэрэгжих тэгээд үр дүн гаргаж хэрэгжих юм хууль болно л гэсэн үг л дээ.